Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. 2020 оны анхны дугаараараа уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Ансиг подкаст маань хамгийн анх Одонгой профессортой хамтраад хүн амын боловсролын төвшин зүрх судасны эмгэгний өвчлөлт нас баралтанд хэрхэн нөлөөлдөг вэ хэмээн эрүүл мэндийн боловсролын ач холбогдлын талаар хөндөж анхны дугаараа бэлтгэж байсан бол 2020 оны анхны дугаараар мөн л адил эрүүл мэндийн боловсролын ач холбогдол, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх ёстой шүү хэмээх сэдвийг хөндсөн Монгол аав бүр тэтгэврт гардаг болоос шинэ оны анхны дугаараараа та бүхэндээ уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Яагаад Монгол аав бүрийг онцлсан бэ гэхээр 2019 оны Монгол хүний дундаж нас бол 70 орчим. Өөрөөр хэлбэл үүнээс эрэгтэйчүүд маань 66, эмэгтэйчүүд маань 76 орчим насалж байна. Монгол эрчүүд маань эмэгтэй хүнээсээ 10 насаар богино насалж байна. Өөрөөр хэлбэл 10 насны зөрүү гэдэг бол маш их хол зөрүүтэй нас. Дээрээс нь 2019 оны тэтгэврийн нас эрэгтэйчүүд 61 гэж тогтож байна. Энэ нь бол нийт эрчүүдийн хүн амын маш бага хувийг эзэлдэг хэсэг. Өөрөөр хэлбэл нийт эрчүүдийн 5% хүрэхгүй нь 61-ээс дээш настай гэсэн статистик тоо баримтад. Өөрөөр хэлбэл 20 Монгол аав тутмын нэг нь тэтгэврийн наснда амьдарч байна. Дундаж наслалтанд 66 гэхээр энэ нэг аав нь 5 жил тэтгэвэр авах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл Монгол нийт аавуудаас 20 гаруй ааваас нэг нь дөнгөж тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авсан нэг нь 5 жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх усыг үдэж байна. Энэ бол маш их гашуудалтай зүйл. Яагаад гэвэл тийм залуу наснда бараг тэтгэврт гарахаас өмнө нас барж гэн гэдэг бол маш их харамсалтай. Тэгэхээр яагаад ингэж богино наслаад ялангуяа эрчүүд маань ингэж тэтгэврт гарахаас өмнө нас барах гол шалтгаан юу юм бэ гэж статистик тоо баримтыг судлаад үзэхэд Монгол орн бол та бүхэн газар зүйн байдал, эрсдээс уур амьсгалтай гэдгийг мэднэ. Монгол хүний генетикийг тодорхой хэмжээгээр ойлгож байгаа. Тэгэхээр энэ дундаж наслалтыг бууруулах, ялангуяа эрчүүдийг Монгол аав нарыг тэтгэврт гарахаас өмнө нас баралтанд хүрэж байгаа гол хүчин зүйл ерөөсө халтуурт бус эмгэг, тэр дотроо зүрх судас хавдраг хэмээх эмгэг эзэлдэг. Яагаад гэвэл монголчуудад зүрх судасны эмгэгийн өвчлөл, нас баралт, хавдрын эмгэгийн өвчлөл, нас баралт бол дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бол маш их тохиолдож, өвчлөөлж нас баралтанд хүргэж байна. Жишээлбэл статистик тоо баримтыг дуртахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик тоо баримтаас үзэхэд Монгол орны иргэд зүрх судасны эмгэгийн тэр дундаа тархин цус харуулах эмгээр 2 дахь дэлхийн улс орнуудтай харьцуулахад 2 дугаар байр, зүрхний шигдээс эмгээр 14 дугаар байр, элгэний хавдраар 1 дугаар байр, ходоодны хавдраар 1 дугаар байр, улаан хоолой хавдраар 5 дугаар байрыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 10,000 хүн тутамд нас барж байгаа тоогоор ирэмлэхэд эдгээр эмгэгүүдээр бол Монгол улс дэлхийн улс орнуудыг тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл зүрх судасны эмгэг, хавдрах хэмээх эмгэг бол Монгол хүний дундаж наслалт буурахад нөлөөлөх том хүчин зүйл болж байгаа гэдгийг энэ статистик тоо баримтаас харж болно. Зүрх судасны эмгэгийн өвчлөл нэмэгдэхэд Монгол хүний генетик тэгж их нөлөөлөд байгаа мó, аль эсвэл газар зүйн байрлал тэгж их нөлөөлөд байгаа мó гэж ингээд харахаар дэлхийн бүх хүн адилхан генетикийн нэг сүрт. Өөрөөр хэлбэл 2 чихтэй, 1 хамартай, 1 амтай гэдэгтэй адилхан тийм өвчлөлт хүрэхээр генийг Монгол хүн бүр агуулад байдаггүй. Яг л бусад улс орнуудын генетиктэй адилхан гений мэдээллийг агуулж байдаг. Энэ зүрх судасны өвчин хавдар үүсгэхэд Монгол орны газар зүйн байрал, цагаан гарын онцлог их нөлөөлдөг болов гэхээр бас үгүй. Өөрөөр хэлбэл бидний өндөрлөгтэй адилхан улс орнууд, эрсдээс уур амьсгалтай улс орнуудын амьдарч байгаа хүн амууд урт наслаад наслах боломжтой байдаг. Жишээлбэл дундаж наслалтаараа дэлхийн чих хандлагыг илэрхийлж байгаа улс бол Финланд улс. Финланд улс бол Монгол оронтой яг адилхан эрсдээс уур амьсгалтай, өндөрлөг, газар зүйн байрал нэлээд ойролцоо. Яг шалтгаан юу юм бэ ингээ харахаар энэ халтуурт бус өвчин болох зүрх судасны өвчин, хавдрын өвчлөх, нас баралтанд хүргэж байгаа хамгийн том шалтгаан бол өдөр тутмын хэв маяг буюу амьдралын дадал туршил байдаг. Өөрөөр хэлбэл бид нар идж байгаа хоол, хүнс, хэр зэрэг хөдөлгөөнтэй байлгаж байгаа, стресс хэр зэрэг өртөж байгаа. Өөрөөр хэлбэл өдөр тутамд ажиллаж амьдарч идэж ууж байгаа тэр бүх зүйл маань өвчлөлт хүргэж байна гэж үзэх хэлж болно. Яагаад гэвэл энэ зүрх судасны өвчин, хавдрах эмгэг
нэгээс нөгөөд ингэж халдварлагдгүй, өөрөөр хэлбэл халдварт одоо ханиа томуутай адилхан ингэж нэгээс нөгөө халдварлагдгүй. Одоо ааваас хүүхдэд одоо тэр бүр удамшаад байдгүй, өөрөөр хэлбэл яг ач холбогдолтой хэмжээгээр удамшаад миний аав одоо хотоодны хавдартай байсан бол хүүхэд нь хотоодны хавдартай төрөөд одоо тэр эмгэр өвдөх эрсдэл нь бол маш одоо эрсдэлгүй гэж хэлж болно. Тэгэхээр Монгол улсын иргэн тэр дунд энэ аав нарын өдөр тутмын одоо амьдралын хэм маяг юусоо болохгүй наа, дадал туршилт болохгүй наа гэж үзэж болно. Гэхдээ энэ бол зүйлийг эрүүл амьдралын хэм маяг дадал туршилттой холбоод үзэхээр бас нөлөөлөх хүчин зүйлүүд байж болох юм. Жишээлбэл одоо манай улсын эрүүл мэндийн тогтолцоо, одоо эмч зөвлөгчийн одоо боловсролын төвшин гэдэг ч юм уу, тийм эрүүл мэндийн даатгалын хүртээмж гэдэг ч юм. Эдгээр хүчин зүйлүүд одоо нөлөөлж байгаа юм болов уу гэж ботход дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол одоо халдвар тус өвчин энэ эрүүл амьдрахад нөлөөлөх хүчин зүйлийг ингээд судлаад одоо нийт зарлаад нэг удаж байгаа мэдээлэл бол одоо эрүүл мэндийн боловсрол бол дийлэн хувийг эзэлдэг маа 60-аас 70% эзэлдэг эрүүл амьдрахад 30-аас 40% бол эрүүл мэндийн тогтолцоо эзэлдэг. Жүүхэн бага хувийг одоо тэр улсын эмч зөвлөгч нар эзэлдэг. Эдгээр хүчин зүйлээс одоо шалтгаалж одоо хүн эрүүл амьдрах урт наслах боломж нь үүдээ. Тэгэхээр хамгийн дийлэн хөв буюу одоо жишээлбэл энэ эрүүл амьдрахад урт наслахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг далаад хөвж байгаа мөсөн уултаа зөөрөлбөл одоо далайн түвшнээс доош нүдэнд одоо ерөөс үзэгдэхгүй маш их аврах том хэсэг бол ерөөсө та нарын одоо эрүүл амьдралын хэв маяг буюу дасгал хөдөлгөөн буюу ингээд эрүүл мэндийн боловсрал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бидний ингэж нүдэнд харагдахгүй те байн гэж өвчлөл нас баралтанд хүрэж байгаа зүйл бол ерөөсөө эрүүл мэндийн боловсрал шүү гэдгийг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол зарлаад их утж байна. Тэгэхээр ялангуяа одоо Монгол аав тэр дунд энэ эрүүл мэндийн боловсрал бол маш хангалттай байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө эрүүл амьдралын хэв маяг суралцаагүй, хорц зуршил ихтэй, дасгал хөдөлгөөн төдийлөн хийдэггүй, эрүүл зөв хоол, өөрөөр хэлбэл энэ бүх зүйл маань өдөр тутмын амьдралын хэвшил болоод тогтчвол тодорхой хугацааны дараа энэ зүрх судасны өвчин хавдраар өвчлөх боломжтой шүү гэдгийг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага маш том судалгаанууд бол одоо жил бүр дараална одоо гаргаж ирээд ард иргэдийг урайлаад эрүүл амьдралын хэм маяг суралцаараа. Тэгэхээр одоо бидний эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн одоо нүүр царай болж байгаа энэ зөвлөгч нар бол одоо болохгүй юмны хамгийн түрүүнд өрсөлдөг. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд хүндрэх юм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд одоо бэрхшээлтэй болох зүйлүүдээ хамгийн ихэнд одоо фронтод зогсдог эмч зөвлөгч нар байдаг. Тэгэхээр эмч зөвлөгч нар бол одоо энэ эрүүл амьдрах урт наслахад бол маш өчүүхэн бага хувийг эзэлдэг. Тэгэхээр Монгол оронд одоо өчүүхэн бага цалингаар ажлын хамаг ачааллыг өгж байгаа зөвлөгч эмч нарыг одоо жижиглэхээс илүүтэйгээр одоо та бүхэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд одоо өдөр тутам анхаараарай. Тийм учраас энэхүү подкастыг хийгээд эрүүл амьдралын одоо хэм маяг эрхэмлэхэд багч болон хөв нэмэр оруулах одоо эрхэм зорилготойгоор энэхүү подкаст маань ингээд үргэлжлээ явж байна. Тэгэхээр 2020 оны подкастаараа дамжуулан та бүхэндээ энэ халтурт бус эмгэг болох зүрх судасны өвчин, хавдар, нийгэм толгомдсон эмгэг одоо ингэж буруу хэм маяг, хорц зуршилт одоо хүргээд байгаа сэтгэл зүйн шинжилгээ ухаан одоо мөн бас их шүүмжлэлт агуулад байгаа одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, даатгал гэх одоо зүйлүүдээр та бүхэнд эрүүл мэндийн боловсролыг олгосоор байх болно. Намайг бол Цэрэн даваа өгтө Сумья гэдэг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн одоо зүрх судасны тэнхимийн багш эмнэлэгтний эмчээр ажилладаг. Миний бие бол энэхүү подкастыг одоо та бүхэндээ одоо хүргэсээр байх болно. Тэгэхээр миний бие бол энэ эрүүл мэндийн боловсролыг олгоход эдийг одоо 60 гаруй нийтлэл энэ подкастыг 20 гаруй дугаарыг одоо бэлтгэж хүрэхэд бол гар бие оролцсон байна. Миний бие одоо цаашдаа ч гэсэн та бүгдийн эрүүл мэндийн боловсролд одоо хөв нэмнээр багч болоо оруулсаар байх болно. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Тэгээд Монгол аав бүр одоо тэтгэврт гараад урт удаан наслаараа хүү дугаараа төгсгөж байна.